эдийн засаг нийгмийн байдал амаргүй байгаа. Зөвхөн Монгол улс ч биш дэлхийн даяараа одоо бас дэлхийн дэг журам өөрчлөгч байна. Олон улсаас өнөөдөр бас геополитик нөхцөл байдал улам одоо хурцтмал байгаа. Ялангуяа бас ойролт орондын нөхцөл байдлаас болж. Тийм болохоор нөхцөл байдлыг одоо урьдчилан төлөвлөх, төсөөлөхөд одоо хүндрэлтэй байгаа энэ цаг үед гишүүд маань бас төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд одоо ач холбогдол өгч тал талаас нь хэлэлцэж ярилцаж одоо анхны хэлэлцүүлэг хийж байна. Энэ сард 1 сарын хугацаанд батлах ёстой. Ингэхдээ одоо бид нар бас эдийн засгийн өсөлтийг 2027 онд 5.8%, 2028 онд 6%, 2029 онд 6.3% байхаар бас нэлээд өөдрөг төсөөлөл орж ирж байгаа. Сүүлийн жилүүд эдийн засаг маань тогтмол өсөлттэй байгаа. Гэвч одоо эдийн засгийн өсөлтийн үр өгөөж айл өрхийн хаалгаар орохгүй байгаа. 2022 онтой харьцуулахад нийт өрхийн одоо 30% нь бодит орлого 20 орчим хувиар буурчаад байна. Энэ одоо орлого багтаа өрхүүдээ, орлого багтаа иргэдээ энэ дундаас энэ ахмадуудынхаа асуудлыг бас хэрхэн яаж анхаарах вэ? Эдийн засгийн өсөлтийг одоо иргэддээ бодиттой хүргэсэн, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг айл өрхийн хаалгаар энэ эмзэг үлгийнхэнтэй хүргэсэн ийм бас өгөөжтэй бодлого, төрийн одоо мөнгөний бодлого, төсвийн бодлого хэрэгтэй байна. Энэ тал дээр бас бүгд илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ хавтгаарсан халамжаа зэгслэх, халамжаас одоо хөдөлмөр шилжих цаг нь болсон. Иргэдийн одоо бодит орлого буурч инфляци одоо идэгдэж байгаа энэ цаг үед хамгийн ихээр өртөж байгаа энэ зорилт бүлгүүдээ бага орлоготой өрхүүд, бага орлоготой иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхэн эндээ илүү бас анхаарсан ямар бодлого байх юм. Ажлын байр бий болгож байгаа, баялаг үтээж байгаа, татвар төлж байгаа аж ахуй нэгж байгууллага иргэдээ хэрхэн яаж дэмжих юм? Эдийн засгийг яаж одоо тийм үү төрөлжүүлж, эдийн засгийг яаж солонгоруулж, эдийн засгийнхаа яаж одоо өргөжүүлэх юм? Энэ тал дээр анхаарах ёстой. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах одоо төгрөгийн ханшиг тогтвортой байлгах одоо инфляцийг одоо хязгаарлах энэ талдаас илүү анхаарсан бодлого бидэнд хэрэгтэй байгаа. Тийм болохоор энэ дэр манай гишүүд одоо нэлээд хариуцлагатай хандаад хуулийн хугацаанд нь батлах ёстой. Яаралтай эх 7 хоногт ажлын хэсэг байгуулж төсвийн одоо хэлэлцүүлгийг 2026 оны улсын төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 2028-аас 29 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцээ. Ингээд төслийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо болон бусад байнгын ороонд шилжүүллээ.